Сайн байцгаана хүүхдүүдээ. За харьцангуй урд. Дунд болон ахлах ингээд сурагчид нөгөө харьцангуй хөдөлгөөний бодлого ботход яриутай төвөгтэй маш олон асуудлууд тулгардаг. За тэгэхээр харьцангуй хурдны бодлогыг бол үндсэндээ хоёр аргаар маш амархан шийдэж болдог. За энэ тухай багш энэ хичээл дээр та бүхэнд ойлгуулахыг хичээ. Харьцангуй урд. За харьцангуй урдыг олохдоо үндсэндээ хоёр төрөн байдаг. Нэгт нь болохоор V-ний хурдтай хөдөлж байгаа нэгдүгээр биеийг V2 хурдтай хөдөлж буй хоёрдугаар биеэс ажиглах буюу хоёрдугаар биеийн нэгдүгээр биетэй харьцангуй хурдыг векторын хасах үйлдэлийг хийж олдог. За хоёрдугаар дүрм нь V-ний хурдтай хөдөлж байгаа тооллын систем түүнтэй харьцангуй V2 хурдтай хөдөлж буй биеийн хөдөлгөөнгүй тооллын системтэй харьцангуй хурдыг векторын нэмэх үйлдэлийг хийж олно. За тэгэхээр харьцангуй хөдөлгөөний тухай маш олон бодлого байдаг. Тэр олон төрлийн бодлогоодыг үндсэндээ бид нэгдүгээр тохиолдол руу хоёрдугаар тохиолдлогоо таньж мэдснийхаа үндсэндээ нэгдүгээр тохиолдол векторын хасах үйлдэлийг ашиглаад харьцангуй урдыг олно. Хоёрдугаар тохиолдол байх юм бол векторын нэмэх үйлдэлийг ашиглаад харьцангуй урдыг олно. Үндсэндээ бол нөгөөд нэг маш олон яриутай төвөгтэй харьцангуй хөдөлгөөний хурдны бодлого маань ийм хоёр тохиолдол ангилагддаг л гэсэн үг. Тэгэхээр яг нэгдүгээр тохиолдол руу хоёрдугаар тохиолдол гэдгээ таньж мэдснийхаа үндсээр векторын хасах эсвэл векторын нэмэх үйлдэлийг хийгээд харьцангуй урдыг бид нар олдог болно гэсэн үг. За нэгдүгээр тохиолдол. V-ний хурдтай би одоо зүүн хойшоо за зүүн гараар зүг чигээр зааж байгаа багш. Зүүн хойшоо V-ний хурдтай би хөдөлж юм гэж үзье. За үүнтэй зэрэгцээд V2 хурдтай би баруун хойшгоноо хөдөлж байна гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ энэ V-ний хурдтай биеийн хөдөлгөөнийг V2 хурдтай хөдөлж байгаа биес ажиглая. Өөрөөр хэлбэл V2-ын V1-тэй харьцангуй урдыг бид нар хасах нэгдүгээр дүрм буюу векторын хасах үйлдэлийг хийж олно. За тэгэхээр векторын хасах үйлдэлийг яаж хийх вэ гэхээр хасах тэмдгийг хаалт матар хашчих юм бол V2-ийн эсрэг вектор болчихно. V2 векторын эсрэг вектор гэдэг маань ижил хэмжээтэй эсрэг чиглэлтэй вектор хэлээд байгаа. За тэгэхээр энэ харьцангуй урд тэнцүү V-ний хурднаас хасдаг нь V2 гэсэн энэ векторын ялгуур маань харьцангуй урд тэнцүү V1 вектор дээр нэмэх нь V2-ийн эсрэг вектор гэсэн вектор нэмэх үйлдэл болчихж байгаа. Тэр векторын нэмэх хоёр векторыг яаж нэмдгийг гэхээр нэмж байгаа хоёр векторыг цуваа болгож зурдаг. Тэгэхээр V1-ийн төгсгөл дээр V2-ын эсрэг векторыг бүгдээрээ параллелаар зөөгөөд цуваа болгоод зурчээ. Тэгээд цуваа векторуудын нийлбэрийг яаж олдох юм гэхлээр цувааны эхлэлээс цуваа векторуудын эхлэлээс эхлэлийн цэгээс векторуудын төгсгөл хүртэл чиглэлтэй эрчим татна. Энэ чиглэлтэй эрчим маань энэ хоёр векторын нийлбэр вектор болж өгдөг. Ингээд V-ний хурдтай хөдөлж байгаа биеийн V2-т ажиглагдах хурд нь харьцангуй урд нь одоо энэ зүүн хойсоо жоохон зүг үсгээ ингэж харагдана л гэсэн үг. За хоёрдугаар дүрм. Хоёрдугаар дүрм нь болохоор V-ний хурдтай хөдөлж байгаа тооллын системд түүнтэй харьцангуй V2 хурдтай хөдөлж буй биеийн хөдөлгөөнгүй тооллын системтэй харьцангуй хурдыг векторын нэмэх үйлдэлийг хийж олно. За энэний маш хамгийн энгийн жишээ бол нөгөөд урсгал голд хөдөлж байгаа зав байж болно, завны хөдөлгөөн байж болно, эрэгтэй харьцангуй хөдөлгөөн эсвэл голд сэлж байгаа хүүхдийн эрэгтэй харьцангуй хөдөлгөөн байна. За гол дотор хүүхд сэлж байна. Голын эрэг дээр түүний найз нь түүнийг ажиглаж байна. За голын урсгалын хурд V1. За хүүхд гол хөндлөн голыг гатлах нь V2 хурдтай гаталж байгаа. За тэгвэл түүний найз голын эрэг дээр байгаа хөдөлгөөнгүйгээ найз нь голд сэлж байгаа сурагчийн хүүхдийн хөдөлгөөн ямар байдалтай ажиглагдах вэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл гол гэдэг V-ний хурдтай хөдөлж байгаа тооллын систем дотор хүүхүүд маань голыг гатлах нь V2 хурдтай сэлж байгаа голтой урсгалтай харьцангуйгаар. За тэгээ хөдөлгөөнгүй байгаа өөр нэг найз нь түүний хөдөлгөөнийг ажиглана. Түүнд ажиглагдах хурд нь ямар авах гэдгийг бид нар олох гээд байна л гэсэн үг. За тэгээд тодорхой нэг хурдтай хөдөлж байгаа тооллын систем дээр өөр нэг
би түүнтэй харьцангуй хөдлөөд хөдөлгөөнгүйгээ байгаа тоолны системтэй харьцангуй хурдыг векторыг нэмэх дүрмээр болдог. За тэгээ V1 V2 гэсэн энэ хурдны векторуудыг нэмчих юм бол хөдөлгөөнгөө байгаа голын ирэг дээр гол сурагчид тийм ээ. Нөгөө гол сэлж байгаа хүүхдийн хөдөлгөөнд яг уу. Тэрний дагуу хөдөлгөөний чиглэлийн дагуу векторын нийлбэрийн чиглэлийн дагуу ажиллагдана л гэсэн үг. За энийг бол энэ хоёр векторыг нэмэхэд тулд энэ хоёр векторыг нэг векторын параллелаар зөөгөөд цуваа хоёр вектор болох ёстой. Цуваа векторуудын нийлбэрийг яаж олдох гэхээр цувааны эхлэлээс цувааны төгсрөлөөр чиглэлтэй эрчим татдаг. Энэ үүссэн чиглэлтэй эрчим буюу вектор маань энэ хоёр векторын нийлбэр вектор болж өгдөг. За ингээд ерөөсөө маш төвөгтэй тийм ээ олон тохиолдолд шийддэг харьцангуй хөдөлгөөний бодлогыг ерөөсөө энэ хоёр тохиолдлын нэгдүгээр тохиолдол уу хоёрдугаар тохиолдол уу гэдгийг хүүхдүүд нь эхлээд тэр хөдөлгөөнөөр таньж мэдэх хэрэгтэй. Тэрнийхэн үндсэн дээр векторын хас хөвлөлийг хийх үү, вектор нэмэх хөвлөлийг хийх үү гэдгээ таньж мэдэх хэрэгтэй. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.